Боловсрал ба сургууль. Монголд 1908 оны хүртэл гэрийн сургууль болон сүм хийдийн сургууль зонхилж байлаа. Энэ нь гол төлөв бурхны сургаал, байгалийн ухаан, анагаах ухааны хичээлүүдийг төв төлөөр зааж байжээ. Харин 1908 оноос түшмэл бэлтгэх сургууль хүрээнд байгуулагдаж, Манж, Монгол, Хятад хэл зааж эхэлсэн байна. Мөн оноос хүрээний Орос консулын дэргэд Орос хүүхдүүдэд зориулан баг сургууль байгуулж, Орос хүүхдүүдийн зэрэгцээ зарим ноёдын монгол хүүхдүүд хамрагдах болсон байна. Сүм хийдийн сургуулийн шавнар. Монгол улсын бүх нутаг дэвсгэр сургууль байгуулахад үндэнг Богд хаан амьд сэрүүндээ буулгаж байжээ. Түүний зардгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт нийслэл хүрээ болон олон хушуу шавийн газарт баг дунд сургуулийн танхим байгуулах, 10 наснаас дээш, 15 наснаас доош ухаан сэргэдэн хүүгүүдийг цөм сургуульд оруулах гэж заажээ. Баг сургуульд монгол бичиг үсэг, энгийн зэрэг тоо бодох, Монгол болон олон газрын байдал төлөв, аж төрхийг сайжруулах ёс, элдв зүйлийн сургаал, соёл сурвалжит уг бичиг уншуулах зэрэг хичээл үзэж байсан бол дунд сургуульд Манж, Монгол хавсарсан тойл бичиг, урд эрдэмтний уламжилсан 5 ном, 4 бичиг, Орос, Хятад улс болон Англи, Франц зэрэг улсын үг хэл, бичиг үсгийг хавсан сурч орчуулан бичих, мөн гадаад олон улс тэдний аж төрх ёс, эрдэмтний хэмжээ, бодлого чадал, тоо зурхай, дүрс, бодис шинжлэх, газар дэлхийн зураг, эд боловсруулах, хэмжих, зурах, бодох, биеийн судлал тамирыг сайжруулах зэрэг эрдмийн хичээл заадаг байжээ. Ховд хязгаарт байгуулагдсан ардын сургуулийн сурагчид. Дунд сургууль боловсрон шалгарсан нь дээд чатны сургуульд орж, Тэнгэрийн ёс, хүний эрдмийг сураад, улмаар төр засагт ажил эрхлэхээр бэлтгэгддэг байсан юм. Консулын дэргэдэх сургууль 1912 оноос өргөжин тэлж, консулын дэргэдэх Орос Монголын орчуулагчийн сургууль болж, түүнд монгол хүүхдүүд олноор хамрагдах болсон байна. Анхны монгол сурагчдын дотор Баточор, Гүрсэд нар байлаа. Тус сургуулийн багшаар Жамсрангийн Цэвэн, Данчинов нар ажиллаж байлаа. Оросын консулын дэргэдэх Орос Монгол орчуулагчийн сургуулийн багш сурагчид 1913 он. (1912 оны 3 сарын 24-нд Монгол улсын гадаад хэргийн яамны дэргэд ерөнхий боловсролын сургууль нээгдлээ. Тус сургуульд 1912 онд 8, 1913 онд 20, 1914-өөс 1915 онд 46-аас 60 хүүхэд сурч байжээ. Сурагчид монгол хэл бичиг, орос хэл, тоо, газар зүй, түмэн бодис зэрэг хичээл үзэж байсан байна.